Дэлхийн аваргын шууд дамжуулалтын платинум ивент тэтгэгч Union Pay Your Way. Дэлхийн аваргын албан ёсны түнш Coca-Cola. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Net Capital. Дижитал шилжилтээр манлайлна. Дэлхийн аваргын албан ёсны дижитал эрх эзэмшигч Mobi Home. Woo. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч багийн спортыг дэмжигч Голомт банк. (2026) оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дэлхийн аваргад хүрэх зам. Дэлхийн аваргын албан ёсны түнш Hisense. Hisense-ийг PC Molos. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Skytel. Ирээдүйг өнгөлнө. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Kia Motors Монгол. Movement that inspires. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Rock. Үндэсний кофе брэнд. Дорн зүгт нэгэн твсэрж хөлбөмбөгийн дэлхийн аваргад мөрөө үлдээхэд бэлэн болжээ. Бид дэлхийн аварга болж чадна гэдэгт хүмүүс итгэсэ. Жилээс жилд тэд амжилтанд хүрээгүй билээ. Гэвч одоо түүх өөрчлөгдөж байна. Сауди Араби энэ удаад гайхалтай тоглоно. Өмнөд Солонгос, Сауди Араб, Япон, мөн Иран улс зүгээр нэг найдлага тэлгүй харин их хүлээлттэй ирэх юм. Азийн багууд өдрөөс өдөрт сайжирч байгаа. Би хүүхэд байхасаа л дэлхийн аварга төрүүлэх мөрөөдөлтэй байсан. Аз ТV хэдийн танигдаа зогсохгүй бүр хүлээн зөвшөөрөгдсөн. Өсөн дэвжиж буй Аз ТV. Азийн хамгийн амжилттай улс болох Өмнөд Солонгос 12 дахь дэлхийн аваргын аялалдаа гарлаа. Түүхэн ориглон 2002 онд дэлхийн аваргыг хамтран зохион байгуулсан үе юм. Тэд хагас шигшэд хүрэх замдаа Итали болон Испани багийг буулган авч өнөөгийн ахлах дасгалжуулагч Хом Мямбо хөрөл бөмбөг шагнал хүртсэн. Тэрээр тэрхүү хүндэт шагналыг хүртсэн цорын ганц Аз тоглогч хэвээр байна. Бид ард түмэндээ баяр баясгалан бэлгэлсэн маань хамгийн сайхан мөч байсан. Тоглогчийн хувьд тэрхүү түүхийн нэг хэсэг байсандаа маш их бахархдаг. Биднийг хагас шигшээд хүрхийг хараад хүмүүс ард түмэн маань хязгааргүй их баярлсан. Ялангуяа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр дамжуулан солонгосчууд нэгдэж байгааг харах туйлын утга учиртай байлаа. Манай тоглогчид үүнийг үлгэр жишээ болгон харж тэрхүү амжилтыг дахин давтах хүсэл эрмэлзэлтэй байгаасай гэж би хүсдэг. Миний хамгийн том зорилго бол тэрхүү гайхалтай аяллыг дахин туулах явдал юм. Сон гол! Өмнөд Солонгос гол хийлээ. Миний хувьд Солонгос улсыг төлөөлнө гэдэг нь нэр төрийн хэрэг. Надад өөрүүлсэн хүнд ачаа гэж би хизээч бодож байгаагүй. Харин ч би бусдад баяр баясгалан түгээж чадах нэгэн гэж өөрийгөө боддог юм. Сон Хэммийн үндэсний шигшээ баг болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олон удаа шийдвэрлэх үүрэг гүйцэтгсэн. Хэрвээ тэр энэ тэмцээнд тогловол хүлээлт маш өндөр байх болно. Багийн ахлагч байхын хариуцлага дарамтыг би бүрэн дүүрэн ойлгож байгаа болохоор тэрний хүнд ачааг хөнгөлхийг л хичээж байна да. Тэмцэх зүрх зориг гэдэг үрээ намайг анх л үндэсний шигшээ багт орсноос хойш бидний үрээ байсаар ирсэн.
Тэр л зүрх цориг манай багийн хамгийн чухал хүчин зүйл гэж би боддог. Тэд энэ их эрч хүчээрээ урьдчилсан шатны 16 тоглолтод 40 гол оруулж нэг ч хожигдлгүйгээр шалгарсан юм. Одоо тэд зүгээр нэг оролцох биш. Тэмцээнд бүрэн утгаараа өрсөлдөхийг зорж байна. Тэд аль хэдийн шалгарчээ. Өмнөд Солонгосын оргил үе. 4 жилийн өмнө бид Португалийг буулган авсан. Харин 2018 онд Германыг хожсон. Өмнөд Солонгос гол орууллаа. Өнөөдөр манай олон тоглогчид Европын олон оронд тоглож айдгаа ардаа хийчихсэн. Энэ бол миний үеийнхээс өөр байгаа давуу тал юм л да. Одоо баг дотор маш их итгэлцэл бий болсон гэж бодож байна. Тоглогчид бие биедээ итгэж байгаа учраас бид хүчирхэг улс оронтой зөвхөн золоор бус харин ур чадвараараа өрсөлдөж чадна. Бидний сэтгэлд үргэж олон сайхан дурсамж оршдог. Хүчирхэг багуудтай тоглох болгондоо бид тэрхүү төөхөн мөч бүрийг дурсан боддог юм. Би хүүхэд байхасаа л дэлхийн аваргад төрүүлэх мөрөөдөлтэй байсан. Аав намайг дандаа томор мөрөөд гэдэг байлаа. Тоглогчийн хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоримтлуулсан туршлага ялангуяа 2002 оны дэлхийн аварга зүрх сэтгэлд минь үүрд байна. Гэхдээ одоо дасгалжуулагчийн хувьд илүү их хариуцлага үүрэг даалгаврыг ухамсарлаж тэрхүү амжилтыг дахин мэдэрвэл надад илүү их баяр баясгалан төрөх болно. Энэ жил тоглогчтой өдөрдөн манлайлж оролцсноо. Хөгжөөн дэмжигчид маань биднийг дэмжсээр байвал айх айцгүй энэ дэлхийн аваргад оролцсноо. Union Pay нэг Хэдүүлээ яриагаа ер нь юунаас эхлэх вэ? Тэгэхээр хэдүүлээ яриагаа хоолноос эхлүүлвэл яаж юм? Ер нь энэ хорхгийг гүйцэх хоол энэ дэлхийд байдаг юм уу? Баруун энэ тгийн хоньны махаараа хийсэн тансаг амттай рогон жоо шиг танаа яах юм? Химжижигээ, 된장지게 гээд зөндөө олон шилдэг байгаа шүү дээ. Тэгж ярих юм бол манай зав Чингис хаан байна, манай гол байна, бүх тэнгэр байна, манай байгаа. За тэгвэл манайд нь штэ. Union Pay байна. Манайд ч бас Union Pay байгаа. Манайд ч бас Union Pay байгаа. Union Pay. Your way. Social Pay. This is quite a game. It'll be a free kick. Oh, what a goal! And emotion overflows. Илүү өндөр боломж Digital Max. Maxel. Өндөр дүндээ санхүүгийн хэрэгцээг Digital Max-аар 30 сая төгрөг хүртэлх боломжоо Max-т нь тулаг. 30 сая төгрөг хүртэлх барьцааг хөрөх шаардахгүй Digital Maxel. 60 сар хүртэл илүү уртаар зээлийн ихэд өгтөө. Digital Maxel. Netpay. Урьдчилсан болон холсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та 9,000 болон бусад дижитал картаар зэнгэлэлт хийх бүртээ. Харин дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та үйлчилгээ авах бүртээ эрх цуглуулан хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэх эрхийн эзэн болоорой. Чанар бол өнгөрсөнд үүссэн бахархал. Одоо буй итгэл ирээдүйд гэрэлтэх хүч юм. Цаг хугацааны уртад итгэл даах чанар. Итгэцлийг бүтээж үн цэнийг хадгална. PC Mall
хувийн санхүүгээ тэлэх хүсэл төрсөн юм биш үү? Хүлээх хэрэггүй. Хүснээ ав. Netpay хувааж төлөх боломж бий. Ганцхан л товш. Гайх хэрэггүй. Хүссэн бараагаа худалдаж ав. Одоо харин хүслээ бод. Дижитал зээлийг цөөн алхмаа. Netpay боломж бий. iCoke гол хөтөлбөр эхэллээ. MCS Coca-Cola-гийн бүтээгдэхүүний бөглөөний доорх кодыг уншуулж хөлбөмбөгийн мини тоглоомд оролцоорой. Алдаг хүртлээр гол оруулж оноогоо нэм. FIFA 2026-гийн албан ёсны түнш Coca-Cola. Урьдчилсан болон хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та 9000 болон бусад дижитал картаар зэнгэлэлт хийх бүртээ. Харин дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та үйлчилгээ авах бүртээ эрх цуглуулан хөлбөмбөгийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээн үзэх эрхийн эзэн болоорой. Social Pay. Чанар бол өнгөрсөнд үүссэн бахархал. Одоо буй итгэл. Ирээдүйд гэрэлтэх хүч юм. Цаг хугацааны уртад итгэл даах чанар. Итгэцлийг бүтээж үн цэнийг хадгална. PC Mall. Social Pay. This is quite a game. It'll be a free kick. Oh, what a goal! Ecstasy, euphoria, and emotion overflows. Өмнөд Солонгос хэсгийн шатны бүх тоглолтоо Мексик улсад хийн. A хэсэгт Мексик, Өмнөд Африк болон Чехийн багтай онолд таарсан. Эхний тоглолт нь Гвадалахара хотод Чехийн эсрэг. Хоёр улсад дэлхийн аврах шалгаруулах тэмцээний түүхэнд анх удаага уулзраа таарсан нь энэ юм. Мөн Гвадалахарад зохион байгуулагч орон Мексиктэй тоглоно. Өмнө хоёр дэлхийн аврагад Солонгосын баг Мексикт хожигдож байсан түүхтэй. Эцэст нь Монтерей хотод Өмнөд Африкийн шигшээ багтай тулна. Тэд өмнө нь олон улсын тэмцээнд хизээч учирч байгаагүй. Сауди Араби улс 3 дараалан дэлхийн аврагад оролцож байна. Одоо Азийн хамгийн аюултай багуудын нэгээр тодорхойд байгаа. Тэдний нэр хүнд 4 жилийн өмнө Эрве Ринагийн удирдлагадор тухайн үеийн авраг Аргентины багийг гайхалтай хожиж дэлхийн нийтийг гайхшруулсан үеэс ихтэй. Тэр тоглолт Саудын Арабын ард түмний зүрх сэтгэлд маш удаан хугацаанд дурсагдах болно. Лионел Месси өргөлж ур чадвараа гайхуулна. Тоглолтын эхний хагаст болсон зүйлд дасгалжуулагч бидэнд жаахан хатуу хандаж нэлээд ууралсан. Энд яах гэж ирсэн юм? Та нар энд Месси довтлохоор л гараа өргөөд буугаад өгөх юм уу? Та нар бүгд юуг нь гайхаж гөлрөөд байгаа юм бэ? Гэхдээ манай дасгалжуулагч ууртаач биднийг зөргижүүлж сэтгэл зүрхээр тоглол гэж хэлсэн юм. Мод чиг хүлээ зогсолгүй шууд өөдөөс нь очиод тосоод авал да. Надад итгэхгүй байна уу? Болооч те. Энд чинь дэлхийн аврах бүх зүйлээ зориул. Дасгалжуулагчийн өгсөн урам зориг биднийг 2 дугаар хагаст огт өөр баг болгон талбайд гаргасан. Аль вэ? Зоригтой. Тэмээ 2 дугаар хагасын тоглолтыг энхүү Сауди Араб тэргүүллээ.
Тэр бол хүмүүсийн үргэлж эргэн дурсдаг, Аргентиныг хожсон өдрөөрөө хэрхэн бахархдаг тухай түүх юм. Салем яг 90 болонд оруулж чадлаа. Гэхдээ тэр ердөөл нэг тоглолт байсан. Одоо бид илүү их ирмэлзэж, хэсгээсээ шалгарч тэмцээнд дахицтай явахыг зорих ёстой. Баярлалаа. Баяртай. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд ердөө 55 хоног дутуу байхад Сауди Арабын хөлбөмбөгийн холбоо Эрвэ Ренарыг аглах засаглажуулагчийн үүрэгт ажиллаас нь шууд чөлөөлөв. Тэр бол тийм чиг энтийн шийдвэр байгаагүй. Учир нь тэд Арабын цомд Йорданы багт хожигдсон. Мөн Египт Сербийн багтаа хийсэн нөхөрсөг тоглолтод ялагдсан нь холбоог тийм шийдвэр гаргахад хүргэсэн. Ганцхан гайхшрал төрүүлсэн зүйл нь цаг хугацааны хувьд дэндүү тулгуй байсан явдал юм. Саудын Арабын шигшээ багтаа ирэх ямар ч шин дасгалжуулагч Эрвэ Ренарын босгосон тэрхүү суурин дээр ажиллах шаардлагатай болно гэсэн үг. Сауди Арабын багт довтлогоо, хагас хамгаалалт болон хаалгачийн байрлалд ч маш чадварлаг тоглогчид бий. Өмнөх жилүүттэй харьцуулахад нэг байрлалд 3-4 өрсөлдөх үз тоглогч байх хэмжээнд хүрсэн. Салем Ал-Давсари бол Саудын Арабын шигшээ багийн нүүр царай юм. Тэр шин дасгалжуулагчийн үед багийн шилжилтийн үеийг амжилттай давхад асар том үүрэг гүйцэтгэх тоглогч. Давсари талбай дээр болон талбайн гадна үлгэр жишээ манлайлагч байх ёстой. Салем бол маш гайхалтай тоглогч. Бидэнд тэрнээс суралцах зүйл ихвээ. Бид бэлтгэл дээр тэнийг ажигладаг. Маш чаргуу тоглогч. Клуб болон үндэсний шигшээд аль алинд нь амжилтанд хүрч чадсан. Саудын Арабын багийг Салем авч гарлаа. Саудын мэрэгжлийн лигийн өсөлт асар их нөлөө үзүүлж байгаа. Манай шигшээгийн тоглогчид дэлхийн хэмжээний ододтой мөр зэрэгцсэн эсвэл тэдний эсрэг тоглож байна. Кристиан Роналдо шиг тоглогчид олон тоглогчдод шинэ үүд хаалгыг нээж өгсөн. Өмнө нь бидэнд дутагддаг зүйл их байлаа. Тоглогчид тоглолтод хэрхэн бэлдэхээ бүрэн мэдэхгүйгээр талбайд гардаг байв. Харин туршлагатай тоглогчид ирснээр бид тэднээс маш их зүйлийг сурч байна. Юу гэхээр би өөрөө Францын том клуб болох RC Lens-д тоглодог болохоор хэлийн чандад сурсан зүйлээ багийн нөхөдөө зааж өгч хэрэгжүүлэхийг үнэхээр их хичээж байгаа. Саудын Арабууд дэлхийг дахин нэг удаа цочроо чадна гэдэгт итгэж найдаж байна. Тэдэнд сул баг гэсэн айдас байхгүй. Харин хүлээлт нь тэнгэрт тулжээ. 2026 онд тэдний зорилго маш тодорхой. Бид энэ дэлхийн аваргын хасагдах шатанд хүрэхийг хүсэж байна. Бурхны тааллаар 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Сауди Араб гайхалтай тоглолт үзүүлэх болно. Саудын Араб H хэсэгт 2010 оны аварга Испани 2 удаагийн аварга Уругвай болон анх удаа оролцож буй Кабо Вердетэй таарсан. Тэд эхлээд Майамид Уругвайн эсрэг тоглоно. 2018 онд Саудын Арабын найдварыг тасалсан баг. Дараа нь Атлантад Европын аварга Испанитай тулна. 2006 онд тэд Испанид ганц голын зөрүүгээр хожигдож байсан юм. Хьюстонд Кабо Вердегийн эсрэг тоглохдоо хасагдах шатанд шалгарах хэсгийг шийдэх магадлалтай. Намайг бий болгосон дэлхийн аварга. 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн намайг жаахан өөрчилсөн гэж боддог. Тэр үед би багийнхаа хамгийн залуу тоглогч байлаа. Дэлхийн аваргын талаар сайн мэддэгчгүй байлаа. Тэр үе бол миний хувьд хувь хүн болон хөлбөмбөгчний хувьд хамгийн их өссөн цаг хугацаа байсан. Мөч бүхэн онцгой байсан ч Алжирийн эсрэг хийсэн тоглолт үнэхээр мартагдчихгүй. Учир нь тэр тоглолтод би даашдын анхны гол оруулсан юм. Гэвч тэр хожигдолд би маш их шаналж билээ. Тэр цагаас хойш би улсын шигшээд байна гэдэг ямар их хариуцлага болохыг ухаарсан.
1998 онд анхлан оролцсноос хойш Япон улс дэлхийн тавцанд тогтмол үзэгдэх болж 8 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан шалгарлаа. Гэвч одоо тэдэнд зөвхөн тогтвортой байх нь хангалтгүй. Тэд өмнөхөөсөө илүү хол явхад бэлэн болжээ. Бидний гол зорилго тэмч амар биш л дээ. Хамгийн гол нь шигшээж шалгарч дэлхийн аваргын цомыг өргөхөд оршиж байгаа юм. Ватара Вэндо багийн ахлагч болно. Бүгд бэлэн бидтэй. Дэлхийн нийт Японыг хараад тэд төрүүлж чаднаа гэж бодосоо гэж би хүсэж байна. Энэ тоглолтод хожихын тулд бүхнээ дайчилцгаая. Урагшаа. 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилан шат Япон С хэсгийг тэргүүлж байна. Катарын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа бидний ихэнх нь илүү товтлсон тактиктай хөлбөмбөг тоглохыг хүссэн л дээ. Урьдчилсан шатны туршид бид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд байнга өрсөлдөг багуудыг хэрхэн хожих вэ гэдэгт анхаарлаа хандуулсан. Япон олдсон боломжоо алдсангүй. 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шалгарсан анхны багаар Япон шалгарлаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ хамгийн түрүүнд авсан баг болсон нь бидний өөртөө итгэх итгэлийг улам бүр нэмэгдүүлсэн. Катарын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Герман болон Испанийг хожсон нь тэрхүү итгэлийг бүрэлдүүлсэн. Бүхэн зочирлоо. Ийм юм гэж байх уу? Япон улсын баг энэ удаад хожиж нэр нүрээ харууллаа. Энэ тоглолтоор бид Япон улсын хөлбөмбөг хэр зэрэг өсч хөгжсөнийг баталсан юм. Хэдийгээр бид шөвгийн 16-ад Хорватад торгуулийн цохилтоор ялагдсан чиглэлээ. Тэдэнтэй энэ тэнцүү өрсөлдөж чадсан нь дэлхийн шилдэг том багуудтай тэмцэх бүрэн боломжтой гэсэн итгэлийг улам бүр батжуулж бэхжүүлсэн. Японы багт баяр хүргэе. Үнэхээр гайхалтай тоглолт байлаа. Бид бүхнийг харж тооцоолоод бэлтгэлээ базаасан. Багийн хувьд хожихын төлөө бүрэн бэлтгэлтэй байна. Алив. За, бүгд урагшаа. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр нарийн жижиг зүйлсэд ч илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Бид хувь хүнийхээ хувьд ч багийнхаа хувьд ч төвшнөө үргэлжлүүлэн ахиулсаар байх болно. Бас биднийг харж буй хүмүүст бид үнэхээр нэг баг болж тэмцэж чадна гэсэн мэдрэмж төрүүлэхүйц тоглохыг хүсэж байна. Бат бөх хамгаалалт суурн бидэн шиг давтлагчдад бүтээлч байдлаа бүрэн гаргах боломжийг олгодог. Би Япон улс дэлхийн хэмжээнд өрсөлдөж чадна гэдгийг харуулахыг хүсэж байна. Бидний гаргасан амжилт дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдэд томоор мөрөөдөх урам зориг өгнө гэдэгт найдаж байна. Дэлхийн нийт Японы тоглогчдын ур чадвар болон багийн зохион байгуулалтыг хүлээн зөвшөөрөөсэй гэж хүсэж байна. Энэ удаагийн дэлхийн аваргад бидний үлдээх өв бол тэмцээн төрүүлэх байх болно. Япон улс Нидерланд, Швед болон Тунисийн багтай F хэсэгт багтжээ. Эхлээд Даллас хотод Нидерландын эсрэг тоглоно. Тэд өмнө нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ганц удаа таарахтаа Нидерландад хожигдож байсан юм. Тэгээд Монтерейд Тунисийн багтай уулзрна.
Тэд 2002 онд Тунисыг хожиж шүвгийн 16-ад шалгарч байсан түүхтэй. Сүүлд нь Даллас хотод эргэн ирж Шведтэй тоглоно. Энэ хоёроос дэлхийн аваргад анх учирч байна. Union Pay нэг Хэдүүлээ яриагаа ер нь юунаас эхлэх вэ? Тэгэхээр хэдүүлээ яриагаа хоолноос эхлүүлвэл яаж чинь? Хөш ер нь энэ хорхгийг гүйцэх хоол энэ дэлхийд байдгийм үү? Баруун энэ тгийн хоньны махаараа хийсэн тансаг амттай рогон жоо шиг танаг яах юм? Химжижигээ, тэнжангжигээ гэд зөндөө олон шилдэг байгаа шүү дээ. Ингэж ярих юм бол манай зав Чингис хаан байна, манай гол байна, бүх тэнгэр байна, манай байгаа. За тэгвэл манайд нь штэ. Union Pay байна. Манайд ч бас Union Pay байгаа. Манайд ч бас Union Pay байгаа. Union Pay. Your way. Илүү өндөр боломж Digital Max. Maxel. Өндөр дүндээ санхүүгийн хэрэгцээг Digital Max-аар 30 сая төгрөг хүртэлх боломжоо Max-т нь тулаг. 30 сая төгрөг хүртэлх барьцаа хөлн шаардахгүй Digital Maxel. 60 сар хүртэл илүү уртаар зээлийн эрхээ тогтоо. Digital Maxel. Netpay. Айко гол хөтөлбөр эхэллээ. MCS Coca-Cola-гийн бүтээгдэхүүний бөглөөний доорх кодыг уншуулж хөлбөмбөгийн мини тоглоомд оролцоорой. Нэг бөглөө, нэг боломж. Алдах хүртлээр гол оруулж, оноогоо нэм. 7 хоног бүр ихний 100 хэрэглэгч гарын бэлгийн эзэн болно. Харин сар бүр ихний 10-т багтсан шилдэгүүд супер бэлгийг хожих боломжтой. FIFA 2026-гийн албан ёсны түнш Coca-Cola. Урьдчилсан болон хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та 9000 болон бусад дижитал картаар зэнгэлэлт хийх бүртээ. Харин дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та үйлчилгээ авах бүртээ эрх цуглуулан хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэх эрхийн эзэн болоорой. Чанар бол өнгөрсөнд үүссэн бахархал. Одоо буй итгэл. Ирээдүйд гэрэлтэх хүч юм. Цаг хугацааны уртад итгэл даах чанар. Итгэцлийг бүтээж үн цэнийг хадгална. PC Mall. Social Pay. FIFA 2026-гийн албан ёсны түнш Coca-Cola. Хувийн санхүүгээ тэлэх хүсэл төрсөн юм биш үү? Хүлээх хэрэггүй. Хүснээ ав. Netpay хувааж төлөх боломж бий. Ганцхан л товш. Гайх хэрэггүй. Хүссэн бараагаа худалдаж ав. Одоо харин хүслээ бод. Дижитал зээлийг цөөн алхмаа. Netpay боломж бий. Social Pay. Илүү өндөр боломж Digital Max. Maxel. Өндөр дүндээ санхүүгийн хэрэгцээг Digital Max-аар 30 сая төгрөг хүртэлх боломжоо Max-т нь тулаг. 30 сая төгрөг хүртэлх барьцаа хөлн шаардахгүй Digital Maxel. 60 сар хүртэл илүү уртаар зээлийн эрхээ тогтоо. Digital Maxel. Netpay. While the world sleeps, the legends rise. To meet their fate with open eyes, they train in quiet, out of sight, and give their all day and night. To train, to fall, to rise, to rule, not by chance, but by fuel. Powerade, power your fate.
social pay. Чанар бол өнгөрсөнд үүссэн бахархал. Одоо буй итгэл. Ирээдүйд гэрэлтэх хүч юм. Цаг хугацааны уртад итгэл даах чанар. Итгэлцлийг бүтээж үн цэнийг хадгална. PC Mall. Иран улс 7 дахь удаага, энээс 4 дахь удаага дараалан дэлхийн аваргад оролцох гэж байна. Гэвч энэ удаагийн аялал өмнөхөөс илүү хүнд ачааг өөрчирлээ. Талбайн гаднах тодорхойгүй байдлаас шалтгаалan энэ тэмцээнд шалгарна гэдэг нь өөрөө нэгэн том түүхийн хэсэг болсон юм. Тоглоод суугаарай. За ингээд эхлэе. Өнөөдөр бид сайн тоглол болов дэлхийн аваргад нэг алхам ойртно гэсэн үг юм шүү. Хүн төрлөختөн итгэл найдвараар амьдарч өдрөөс өдөрт урагшилдаг. За ингээд Иран урагшаа. Хөл бөмбөгт ч мөн адил бид шилдэг нь байж ахиц дэвшил гаргаж өмнө нь хэний ч хүрч байгаагүй амжилтанд хүрэхийг хүсэж байна. Ихэвчлэн зовлон зүдгүүрийн дараа жаргал ирдэг. Иран дэлхийн аваргыг зорихоор боллоо. Бид энэ багаараа маш их бахархах ёстой. Учир нь бид хүнд нөхцөл байдлуудтай тулгарч байлаа. Жишээ нь нэгэртээ хийх нөхөрсөг тоглолт руу гихтэл 30 цаг явсан. Сэтгэл зүйн хувьд төвлөрч чадахгүй байх нь тоглолтын гүйцэтгэлд шууд нөлөөлдөг. Гэхдээ эх орныхоо төлөө тэмцэж буй хүмүүсийн хувьд тэд чадах бүхнээ хийж том золиос гаргасан. Тэд талбай дээр чухал мөчүүдэд үүргээ гүйцэтгэж Катар болон Узбекистан багтсан урьдчилсан шатны хэсэгтээ тэргүүлж чадсан юм. Одоо зорилго тодорхой. Түүхэндээ анх удаа хасагдах шатанд шалгарах. Бидэнд тодорхой хэмжээний туршлага бийж зарим тоглогчдын хувьд энэ жил анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байх юм. Тиймээс бид тэднийг бэлтгэж тэдний юу хүлээж байгааг ойлгуулахыг хичээж байна. Бид ард түмэн гэр бүлийнхээ төлөө эцсийн амьсгалаа хүртэл тэмцэх болно. Би үндэсний шигшээ багийн тоглолтын талаар үргэлж ийм бодолтой байдаг. Бид эх орныхоо төлөө нэг хүн шиг тоглодог нэгдмэл баг байхыг хүсэж байна. Туршлагатай тоглогчид илүү хариуцлага хүлээж залуустаа замын зааж өгөх хэрэгтэй. Иранчуудад хэцүү цаг үед гарц гаргалгаа олдог. Эсвэл бүтээдэг онцгой авьяас бий. Өмнөх дэлхийн аваргуудын туршлага дээрээ үндэслэн бид анх удаа хасагдах шатанд шалгарахад бэлэн байна. Бид зөвхөн хэсгийн шатанд тоглоод ханахгүй. Хэсгээс шалгарах нь маш том амжилт байх бөгөөд Ираны хөл бөмбөгийн ирээдүйд асар их тустай. Ийхүү Ираны баг дэлхийн аваргад шалгарлаа. Энэхүү амжилт биелээсэ гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Учир нь манай энэ үеийн тоглогчид хасагдах шатанд шалгарч ард түмнийхээ ачийг хариулах ёстой мэт надад санагддаг. Бид асар их хүн амтай улс. Хөгжөөн дэмжигчдийн маань дэмжлэг багийн хүч чадалд гал дээр тос нэмэх мэт эрч хүч өгч биднийг агуу зүйл бүтээхэд тусалдаг. Бидний зорилго бол хүмүүсийг баярлуулах. Бид хаанч байсан иранчуудаа инээмсэглүүлэхийг хүсдэг. Бид ард түмэндээ хайртай, тэдэнд аз жаргал бэлгэлэхийг хүсэж байна. Хөл бөмбөгөөр дамжуулан жаргаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.
Иран улс, Бельги, Египт болон Шинэ Зеландын багтай G хэсэгт өрсөлдөнө. Эхлээд Лос Анжелест Шинэ Зеландтай тоглох юм. Энэ нь хоёр улсын түүхэнд 3 дахь учраа юм. Мөн Лос Анжелест Бельгийн шигшээ багтай тулна. Тэдний дэлхийн аваргын түүхэн дэх анхны учраа болох юм. Сидл хотод Египтийн эсрэг тоглох юм. Түүхэн амжилт тэдний гарт ойрхон байна. Дөрвөн үндэстэн, дөрвөн өөр аялал. Тэд дэлхийд өрсөлдөхөд бэлэн. Энэ бол Мандан Бадарч буй Аз төв. Дэлхийн аваргын шууд дамжуулалтын платинум ивент тэтгэгч Union Pay Your Way. Дэлхийн аваргын албан ёсны түнш Coca-Cola. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Net Capital. Дижитал шилжилтээр манлайлна. Дэлхийн аваргын албан ёсны дижитал эрх эзэмшигч Mobi Home. Woo. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч багийн спортыг дэмжигч Голомт банк. Дэлхийн аваргын албан ёсны түнш Hisense. Hisense-ийг PC Molos. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Skytel. Ирээдүйг өнгөлнө. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Kia Motors Монгол. Movement that inspires. Дэлхийн аваргын ерөнхий ивент тэтгэгч Rock. Үндэсний кофе брэнд.